авч төрдөг байж. Одоо битэр эсхийг гэл одоо нэг Ажилч хайнаа. Юус ажилч юм олддоггүй байхгүй. Өөрөөсөө нухаар тэгээд хүн хүч хүрдэг бай. Өөрөөсөө тийм өөрөөсөө Захиалгаа дийлдэг бай. Энэ цуглуулсан одоо нөгөө түүхийд мэн аваараад байдаг. Энийгээ нэг бүтээгдэхүүн болгочмоор байдаг. Ингээд айтайхан цалин хөлс өгье гэд ингээд ажилч хайхаар олддог бай тийм ээ. Тэгээд нэг тийм нэг байгаад мундаг өндөр цалин ерөөсөө асуудал яваад үүдэг ерөөсөө ажил. цалин хийдэг. Цалин ч одоо тий ерөөсөө хэдийн Асуудаг. тэдлээ оо тэрнээс ч илүү өндөр цалинтай ажил байна гэсэн өөрөөсөө ажил хийхгүй ингээл зүгээр дахиад байдаг. Тий. Яг тийм харагдаад байгаа шүү. Тийм юм харагдаад байгаа. Улсууд ер нь ямар ажил байгаа ингэж хүн хүнээс эхлээд асуухаасаа цалин чи хэдийн чи хэдэн цаасны цалин өгөх ингэж хүн гэдгээ ерөөсөө асуух. эхлээд ямар ажил хийх юу хийх гэж ивэл тэр хүндээ ч гэсэн бас нэлээд өөрийнх нь хүнтэй харилцаа бас соёлч байдаг л юм лээ. Хүн эхлээл явахтаа мэндүү санаа танах ямар ажил хийх гэж байгаа цалин чи хэдий. Яа тэдэн тэглэгний цалин өгнө. Гэхдээ тэгэл за зарим нэг нийлэн хийн нэг өдөр хийн хоёр өдөр хийн ажиллаас ч бас шанталдаг л байх залуу улсууд бол тэгээ яваал өгөн тийм л гэдгийг ер нь хөдөө олон нутагт ер нь ажилчил тун хэцүү хүндтэй болов. Тэгээ нэг алаа юм хийнаа цаана гэснэгээ бас нэг жоохон дэмждэг тусалдаг бас нэг наантай цаантай байхад бас хийгээд үүлэг даалгуулын хүлээлгээд бас шалгуу алаас нь бас шахаж алдаад хийлэгдэг л тийм л бас байвал хэндээ бас явах хальта хийгээснийгээ бас нэг ёстой муучлахын үтэл үгүйсэн бас үйлдэл бас л их л байх болцсон байх үе юм аа бас. Тэгэд олон зүйл анзаарэгдчихнаа. Нөөц болцоол байна. Тэгэхээр энийг маш сайхан судалгаа шинжилгээд тэгэхээр салбарын одоо мундаг хүмүүсээс нь зөвлөгөө авч жагаад хэдүүлээ одоо нэг энэ амьдарч байгаа орчин болон энэ одоо болохгүй байгаа зүйлээ зас залруулад ер нь сайн сайхан амьдрал бүгдээрээ л одоо зүтгэх эрвих хэрэл одоо явах ёстой юм байна. Тэгэл одоо хүн болгон л ойлгоод эхэлчлээ тийм ээ. Ихээс нь багыг хүртэл юу ч байсан өмнө нь тавьсан зорилготой тийм ажиллаа тэгнэ гэсэн бас зорилготой хандацгааж ивэл хүн ер нь ажил хөдөлмөр хий гэвэл хүн юу ч байсан хийн чадан тэрэндээ л гоё элмэлзэлтэй зүтгэлтэй би ямар ч байсан нэг энийг хийчихэнсэн ингээд нэг үл шимийн хүлтэйчихэнсэн үл шимийн хүлтээр нэг олонд бас нэг хүндлэгдэчихэнсэн гэсэн гол зорилго тавьж ажиллаж ивэл бас хүний ажил төрөл бүтэн бас олонтой болно хүлээлэн буй орчин нь бас нэмэгдэн тэгэхгүй тийм юм хийж гүйцэтгэхээс өмнө нэг ганц хоёр хоног хийн ганц хоёр сар 2-3 сар хийн тэрнээсээ шантраал улсууд бас болж байгаа улсууд зөндөө биш та ажилласаа шантран нөгөөтгөөсөө хаалаа авна тийм улсууд энэ төр бас анзаарагддаг л юм би таял бас тэгдийн залуучуудыг заах их соёлтойгоо нийлээд ажиллахад би тэйлтэй нийлээд юм хий гэсэн хүн бол хүний ажил бүтэмжтэй сайхан явдаг юм аа. Ахыг чинь хоёр нь туслая дэмжиж наан цаана гэд бас ганц нэг залуучуудад би тэйл бас санал тавиал зарим нөгөө улсууд чинь эхлээ жоохон хөндөлдөг байсан. Одоо бас ахаа ихчээгээл бас эргээд наашаа илдэг юу хийх үү яах вэ гэдэг болчоол байна бас. Тойрон мэн одоо юу танаа одоо хоршоо одоогийн байдлаар хэдэн гишүүдтэй байна. Гишүүд маань ер нь ямар үүрэг оролцоотой одоо энэ хоршоондоо бас үүрэг оролцоо оруулж байна. За тэгээ магадгүй одоо жилийн эцээр шиг юм одоо тодорхой хэмжээний орлого одоо олох юм бол тэрийг бас хэрхэн яаж та хэд маань хуваарлаж байна. За манай хоршооныхоо зохион байгуулалтын талаар жоохон танилцуулаач. Манайх бол одоо энэ жилийн шинэ хоршоо хөдөлгөөн нь бол бас түрүүнд нь бас даалгаврыг гишүүнтэй байсан. Энэ жил бас нөөшөө сайн цагаанаас луу сулдаас энтер айлуудээс нөгөөдүүлээгээ хасаад бас нөө яг сумандаал байх үйл ажиллагаа явуулах юу тийм тэл улсуудаа энтер хасаад
төвд байдаг ганц нэг юунууд хасаад энэ жил бол 68 гишүүнтэй болсон. Тэгээ 50 хэдэн малч өрөх үйдгий. Гишүүдийн мэн үүрэг одоо юу вэ? Ямарсан энэ хоршоондоо одоо малаас гарч байгаа түүхийдээ бүгдийг одоо төвлөрүүлэх. За одоо Бас энэ чиглэл жил байдаг бах, одоо л ингээл үйл ажиллагаа эхлээл яваад ирэхээр одоо л ёстой малчид маань хоршоондоо нөө түүхэд махшил түүхэдэл нийлүүлэх л байхал гэж бодож байна. Одоохондоо ч retail-нууд анханасаа эхлээд дундын сан хөрөнгө энтер гэд нийлж жилийн эцэстэл үйл ашиг шимхүүлтэн наан цаана гэж та нар тэдэн цаасны дундын сан нийлүүлээ тэгийн инкич гэд нэг их анханасаа чи байгаагүй туршлагч муутай байсан баг. Тэгээ ямар ч байсан хүнээс юм нэхэд наан цаана гэхээсээ өөрөө үлдснийхээ өмнөө тавьсан ажил үйлгээ ямар ч байсан нэг хүнд харагдахтай юм болох юмсан. Тэгэж вэжл али чи тэг чи инкэл гэхэл болох юмсан. Юу юунд ч хүлээгүй юу юуны зөвхөн хүлээгүй али тим юм өг тийг гэх бол чадахгүй. За ямар ч тэгээд одоо Монгол орны өнцөг булан бүрт одоо хөдөө орон нутагт энэ уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байгаа хүмүүс мань ингээл одоо ганцаараа явбал одоо хүчин мөхснө гэдгийг л бүгдээрээ л ойлголоо. Тэгэл болж игэл одоо хүчээ нийлүүлж хамсарч одоо хоршоолж цаашлах юм бол одоо энэ одоо үйл ажиллагаа маань өшөө цар хүрээгээ тэлж болж игэл одоо сумынхаа бүх иргэдийг оролцуулсан юм сайхан хувьцаат компани болж өргөжж ингэж үйл ажиллагаа явуулах юм бол Монгол улсад маань одоо сум орон нутагт сайхан ажлын байр бий болгох энэ үнгүүдэд байгаа түүхийдээ боловсруулах нөөц болцоол бүрэн дүүрэн байгааг одоо энэ явсан газар болноосоо л олж анзаарч харж байна. За тэгээ хэсэг хугацаанд та хоёр нутаг орныхоо тухай өөрснийхөө хийж бүтээж байгаа энэ ажил үйлсийн талаар сайхан танилцуулсан явдал баярлалаа. Тэгээ та хоёртоо бас би сайхан боломж олгоноо. Манай нэвтрүүлгийн одоо хамтран ажиллагч одоо нэг залуучууд байгаа. Их оронч одоо үндэсний үйлдвэрлэгч. Эдгээр маань одоо Мөнх Ампер Construction гэдэг барилгын материал үйлдвэрлэдэг залуучууд. Мөнх Ампер Construction. Тэгээ манай нэвтрүүлгийг үзэх дуртай. Их зөв нэвтрүүлэг хийж байна тийм. Энэ Монголыгоо энэ олон сумыг сурчлан танилцуулж, тэнд хүмүүс хэрхэн яаж ажиллаж амьдарч, сумдаа яаж сайхан амьдарч болох вэ гэдгийг харуулж байгаа юм хүмүүс байдаг учраас тэр хүмүүст 10% хөнгөлтийн эрх олгоё гэдэг байна. Одоо та ч одоо ингээл үйлдвэрийн шинэ байшин сав өргөтгөл одоо ингээл зөндөөл барилгын материал хэрэг болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэгцээт барилгын материалаа бас энэ Мөнх Ампер Construction-аас 10% хөнгөлтийн үнээр авах эрхийг олгоё. Энэ хугацаа байхгүй шүү. Та нар маань боломжтой үедээ хандаараа хизээж хандаж болно. Жилийн дараа, 10 жилийн дараа, 5 жилийн дараа хандсан ч болно. Магадгүй хоршоочин үйл ажиллагаа өргөжөөд өшөө олон цех, өшөө том үйлдвэрийн байр барина гэж одоо бүтээн байгуулалт хийх болохоор хандна үст. Тэгээд энэ Мөнх Ампер Construction барилгын материал үйлдвэрлэх залуучууд маань юу хийж байна вэ гэхээр том лего блокуудыг үйлдвэрлэж байна. Одоо сүүлийн үед их барилга байгууламж ашиглаад байгаа угсардаг, хурдан барьдаг лего ийм зузаан том блокуудыг хийж байна. За энэ вакуум цонхнуудыг бас төрөл бүрээр нь хийж байна. За дулаалгын хөөс одоо сэндвичээр ч одоо маш их юм хийж штэ үйлдвэрийн байр. Ханы сэндвич, дээврийн сэндвичийг нөгөө зузаан нэмэг янз бүрээр нь хийж байна. За тэгээд барилгын одоо нөгөө дотор гадар будаг имүүс чулуун басаадны будаг гэдэг ер нь байшин байгууламж барихад шаардлагатай бүхэл материалыг Монголдо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа юм сайхан хамт олон байгаа. Энэ хамт олонны бас 10% хөнгөлтийн эрхийг хоёртоо олгоё. За мөн дээрээс нь одоо энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэцээр энэ Дундговын аймгийнхаа үлзийт сумынхаа сайхан уугуул суугуул зон олонд ах トゥ төрөл төрөсөддөө тэгээ найз нөхдөдөө нийт одоо монголчуудаа бас энэ нэвтрүүлэг гарах өдрийн чин сэтгэлийн сайхан мэдлэгийг та хоёр манд төвшүүлээч. За сум орон нутаг удирдлагууд ах トゥ хамаатан саданда бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэж аав ээж ах эгч нэртэй бүгдд нь хайлттай шүү. Та хэд минь алд түш тулж алаас асаалттай танк мэт байдаг болоо битэл бас ийм уламжтай золигтой бас хий гэсэн юм ээ. Хийх зорилготой бас битэл чинь 100 болохоор төвдөл илчдэг, өвөл болохоор мал дээр галаа явцдаг. 100 битэлийг ингээд завгүй төвдөл ингээд ажилтаа байж хаад алд мал хөгийн минь халаад
Өөлөө юмсыг хайрлаад хамгаалаад маллаа байж байгаа ах эгч дүүн бол та бас их баярлж явдаг шөө л гэж хэлээ да. За та нийслэл хвчлэрэ. За Цэргийн алба хаасан уу? Цэргийн албаагаа. За. Хаад эсвэл онжоодаас минь дүргээр ирэх гэдэг юм л та. За ерөнхийдөө манай сум бас их сайхан өөжөө 50 юутай бас их сайхан нутагтай газар шүү дээ. Ер нь. Тэгээ одоо манай сумын одоо нийт ард иргэд одоо энэ өдөрлгүүд мөр зэрэгцэж яваа одоо энэ малчин ардуудад энэ өдрийн энэ сайхан намрын налгаар өдрөөс эндийг төвшүүлье. Тэгээд танаа энэ бас ингээ сайхан нэвтрүүлэг хийж байгаа танд болон танаа энэ уран бүтээлч бас ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За тэгээд одоо Айдууны одоо хамттайгаар хөрвөл сайхан шүү дээ. Минжлэгээч Айдууны хамттайгаар хөрвөл одоо бүр гоё болно да. Та хоёр чинь нэг одоо нэг данс сайн хөгжүүлээгүү дээ гэж. Малаад сайхан харж өсгөж илээ. Нэг урлаг хөөсөнгүү дээ гэж. тэрийг нэг цаанаас нэг одоо энэ хоёр цаяга яах өөр юм хийж өсөн дээр багсан. За баярлалаа. За баярлалаа. сайхан ярьцлууллаа сайхан байна. За монголчуудаа Монгол их орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн үзэгчтэй сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундгой аймгийн Үлзийд сумаас бэлтгэр гэж байна. Ингээд Үлзийд сумынхаа эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн байна. Тус эрүүл мэндийн төвийн дарга мөнх чимэгтэй уулзж байна. За танд орой минь төргий. За бүгд нь бас орой минь төргий таньжсан орой минь төргийа. За Үлзий сумын маань эрүүл мэндийн төв хэдэн онд байгуулагдж байсан бэ? Ямар сайхан хөвгтэй байт юм бэ? За манай эрүүл мэндийн төв бол 1937 онд анх одоо нэг ортойгоор анх байгуулагдчихсэн. За энэ барилга нь болохоор 1989 онд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Байр маань одоо ашиглалтанд оржээ. Ашиглалтанд орж байгаа тий. За тэгээд үүнээс хойш 2019 онд болохоор их засварт орсон байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар. За 5 жилийн өмнө их засварт оржээ. Тий. За 2016 онд бас цэвэр бохиросондоо одоо холбогдсон. Одоо сумын 5 тэрбумын төсөл хэрэгжээд хөрөнгө оруулалтаар одоо шинэ сум төсөлд хамрагдсан байна шүү. Үлзий сум байна. Тий. Тэрэнд одоо холбогдоод ингээд тэгээд байгууллагууд бол зарим айл өрхүүд ингээд төвийн шугамтай холбогдсон. Манай бас эмнэлгийн ажилчдын байр бас ингээд цэвэр бохиртой холбогдсон байгаа. Ингээд ажиллаж амжих таатай нөхцөл бүрдсэн тий. За одоо сумын хүн ам бас хичнээн хүн амд одоо хичнээн эмч мэрэгчлэнгүүд маань бас одоо үйлчлэгийг үзүүлж байна. За ер нь бол сумын 2300 гаруй 6 багийн хүн амд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол түргэн шуурхай үзүүлж ажиллаж байна. За их хэмжээ хувьд бол манайд бол одоо бол ганц их хэмжтэй. За багийн эмч бол 2. За совилогч бол 4. Нийтдээ ер нь 18 ажилтнтай туслах ажилтнуудтай ингээд ажиллаж байгаа. За тоног төхөөрөмжийн хангалт. За тоног төхөөрөмжийн хангалт бол сүүлийн одоо 2 жилийн хугацаанд бол манайх бол одоо 90% та болсон. Одоо жишээ нь хамгийн сүүлд ихэд л одоо орон нутгийн хөгжлийн сангаар өнгөт одоо ИХО-тэй сүүлийн үеийн одоо өнгөт одоо хэвлийн одоо ИХО-тэй болсон байгаа. За мөн дээрээс нь бол монитор хүчил төрөгч аппарат бол одоо ер нь бол аппараттай болсон. Тоног төхөөрөмжийн хангалт бол ер нь сүүлийн жилүүдэд бол нэмэгдээд одоо ер нь 90% та болсон. Хангалт сайтай болсон. За жишээ нь одоо автомашины хувьд тэгтэл манайх бол парк шинжилэл 20 онд тэгтэл одоо 20 он 23 он 24 онууд дондоо автомашин шинээр одоо бий болсон төрхөн төлөвлөмжийн автомашинтай ер нь болсон. Үлзий сумын ард иргэдийн дунд одоо байгальд цаг уурынхаа онцлогч гэдэг юм уу, унтны амны уснаас шалтгаалаач гэдэг юм уу, бас сумын өвчлөлтэй зонхлог өвчлүүд бас өөр байх шиг байна шүү дээ. Танаа Үлзий сумын хувьд бас ард иргэдийн дунд бас ямар өвчлөл зонхилж байна, үнийг бууруулах чиглэлээр бас та
танай хамт бол хэрхэн яаж ажиллаж байна тийм ээ? За манайх болохоор одоо ундны устай холбоотойгоор ер нь бол одоо ингээд хүүхдийн бас шүдний өвчлөл айгүйх давмгай одоо байдаг. За үүнтэй холбоотойгоор бас манайх одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо сумын засаг даргаас ингээд шүдний тоног төхөөрөмж 23 онд нийлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 24 оны одоо энэ 10 сарын 1-ээс шүдний эмчтэй болоод ингээд хүүхдийн ертөнцийн цэцэн үйлчлэгийг одоо ингээд үзүүлж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор хүүхдийн одоо 0-5 болон 6-аас 18-наас хүүхдүүдийг даатгалаар одоо үн төлбөргүй шүдийг одоо эрүүлжүүлж одоо ажиллаж байна. За нас туршидын мань хувьд бас ямар өвчлөл одоо ер нь анзаарэгдэж байна? За насан туршидтын хувьд бол ер нь бол зүрх судасны өвчин. Одоо жишээ нь одоо архиталтай, тамхитал, буруу хоолтой хамааралтай зүрх судасны өвчин бол айгүйх тэргүүлэх одоо нэгдүгээр байранд бол манай хувьд өвчлөл судалгаагаар бол гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо нийгмийн эрүүл мэндийн одоо боловсрол одоо аргатай бас олгож байнга одоо пэйж хуудас болон мэдээллийг бол байнга одоо сургууль сурчлагаа бол байнга хийж одоо ажиллаж байгаа. За ямарсан манай Дундгой аймгийн үлцэт сум бас эрүүл мэндийн үйл ажиллагаа нь бас их сайхан доктортой чигэд сайхан хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За та бас өөрийгөө танилцуулаач тийм ээ. Бас энэ сум орон нутгийн ууг болоо, сууг болоо. За би бол орон нутагт одоо ингэ сайхан ажиллаж амьдрахын одоо сайхан давуу тал онцлог юу байна тийм ээ? За би бол Төв аймгийн хүн. За Дундгойн бэр гэсэн үг. Тий манай нөхөр бол яг Дундгой үлцэт сумын хүн байдаг. Бас манай нөхөр манаас эмч хийдэг. Тэр гэр бүлээрээ эмч. Тий тэгээ 2009 онд Дундгой аймгийн хандгаах ухааны их сургуулийг 9 онд төгсөөд за тэгээд 2012-оос 2014 онд хүүхдийн эмчээр бас мэргэжилтийг эслүүлсэн. Одоо бас энэ дээр бас эрүүл мэндийн төвийн даргыг хийгээд бас хүүхдийн эмчилгэц эмчийн хариуцаад бас ингээд давхар ажилладаг. За 2009 оноос ер нь бол тасралтгүй одоо үлцэт суманд одоо энэ эмнэлгээс л одоо ажлын гараагаа эхэлсэн. Тэгээ 2018 оноос бол эрүүл мэндийн төвийн даргаараа бол одоо ажиллаж байгаа. Тэгээ одоо эрүүл мэндийн салбарт 15 жил ажиллаж байгаа л гэсэн үг тасралтгүй тий. За сумдаа ер нь сайхан одоо манай эмч мэрэгчлээ хүмүүс маань сумдаа ажиллаж амьдрах юм бас давуу тал юу вэ? Яг олон хүмүүс бол тэгж ярьдэн шүү дээ. Яг сумын эмнэлэг дээр одоо ингээд сургуулаа төгссөн залуучууд маань ирээд ажиллахаар маш их юм суралцдаг аа тий. Одоо энэ чинь маш олон тий асуудалтай хүмүүс ирэн тэр болгонд одоо ингээд практик дээр ажиллахаар маш их хөгждгөө л гэж одоо ярьдэн шүү дээ. Гэх мэтлээ одоо ер нь залуу эмчнэр маань сумд ажиллах юм бас сайхан давуу тал нь юу вэ? За тэгэл мэдээж хэрэг стрессгүй орч эрүүл цэнгээ гаргаал ярих баг. Тийм ээ? Тий. За манай сумын хувьд л одоо аймагаас 100 км-тэй оршдог. За тэгээ одоо бол одоо бус сумдуудыг атах манайх ч бас нөгөө гадаадтай орчноо бол эмнэлгийн хувьд бол одоо тогтчулчихсан. Цэвэр бохор усандаа холбочихсон. За мөн дээрэс нь одоо хөдөө орон нутагт ажиллаж байгаа одоо нэмэгдэлтэй цалин дээрээс одоо 40% болгож байна. Дээрээс нь үр дүнгийн урамшуул гэдэг сар бүр удирдал бүр одоо сар 20%, удирдал 60% гээд мөн дээрээс нь хоолны мөнгө гэдэг нь бол цалин нь бол бас ажгүй манай одоо хамгийн одоо доотлын ажилтан маань гэтэл сая 200, сая 100 гэдэг одоо ингээд цалинчдаг. Эмнэлгийн мэргэжилт, эмч мэргэжилт хүмүүд маань тийм учраас одоо хөдөө орон нутаг бол нэрэ стресс байхгүй. Ачаа одоо ингээл хотод бол ингээд айгүйх төгжрээтэй ачаалтай хат чинь манайх чинь тийм юм бол байхгүй. Тэгээ хөдөө орон нутагт бол ер нь бол цэвэр цэнгэг агаартай сайхан одоо энэ орчинд бол одоо ажиллахад амьдрахад бол таатай байгаа. Тэгээ ер нь бол ажиллаж амьдраад ингээд явж байна. Тэгээ та залуучуудаа ялангуяа одоо ингээд манай ялангуяа эрүүл мэндийн төвдтэй зорио ирж ингэж ажиллаарай ингээд манайх бол ингээд ийм сайхан гадаадтай орчин одоо бүрдчихсэн. За тэгээд цалин юуны хувьд ч гэсэндээ ер нь бол
манайхад даатгалаараа санхүүжиж байгаа. Тэгээ одоо уламжлалын бас цэцэн жуулчлагээ, шүдний цэцэн жуулчлагээ хэвтэн эхлүүлэхдээ 4 цэцэн 5 цэцэн жуулчлагээр одоо эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг. Тийм учраас одоо боломжтой цалингаа нэмэгч одоо боломжтой гэдэг өөрөөсөө ингээд санхүүждэг учраас даатгалаараа өөрийнхөө орлогоо одоо өөрөөсөө олдог учраас тийм учраас одоо цалин малин бол бас хангалттай гайгүй дайжгүй юм байгаа. Тэгээд 3 жил тутамд одоо хуулийнхаа эрүүл мэндийн хуулийн дагуу 3 жил тутам 6 сартай тэмцэх тэтгэмж бас олгодог. Хуулийнхаа дагуу тийм учраас одоо залуу эмчнэрээ бас хөдөө орон нутагт зорин ирж ажиллаарай гэж уриалж байна. За стам зөв сайхан байна. Тэгээд эмнэлгийнхаа тухай за мөн одоо энэ орон нутагт одоо ажиллах боломж болцсон талаар сайхан танилцуулсан явдалд. Тэгээ манай нэвтрүүлгийн нэг хамтрагч байгуулга байгаамаа. Мөнх ампер констракшн гэдэг барилгын материалын Монголдо хэмд чанартайгаар үйлдвэрлэдэг. Тэгээд манай нэвтрүүлгийг үзэх дуртай. Их дэмждэг. Тэгээд Монгол орныхоо өнцөг булан бүрээр явж одоо тухайн сумыг орон даяар сурчлан танилцуулдаг тийм ийм сайхан залуучдыг бас сумд ирж ажиллаач гэж сайхан уриалдаг ийм нэвтрүүлэг учраас танай нэвтрүүлгийг дэмжмээр байна. Ялангуяа нэвтрүүлгийн оролцогч нар маань тийм ээ. Ингээд сумандаа сайхан амьдраад бас байшингаа барих, өргөтгөх, ажлын байраа бий болгох гэдэг одоо барилгын материалууд одоо бас өдөр орнот хэрэгцээтэй байдаг. Тэр хүмүүст одоо 10% сайхан хөнгөлтийг өгье гэж одоо бэлэг байя гэсэн. Тэгээд энэ боломжийг одоо танд болон танаа одоо магадгүй эмнэлгийн засвар масвар гэж бас гарч магадгүй шүү дээ. Тэр тийм зүйл тохиолдох юм бол бас энэ боломжийг ашиглаарай. Тэгээ энэ мөнх ампер констракшн компани залуучууд маань болохоор нөгөө том юм лего блокуудыг үйлдвэрлэж байна. Одоо лего блок сүүлийн үед нэг байшин маш хурдан босгоод байгаа шүү дээ. Энэ лего блокийг үйлдвэрлэж байна. За одоо вакуум цонхнуудыг бас үйлдвэрлэж байна. За дулаалгын хөөс, сэндвич хавтангууд нөгөө хан болон таазны дээврийн сэндвич хавтнуудыг одоо нимгэн зузаанаар янз бүрээр нь үйлдвэрлэж байна. Тэгээ барилгын одоо дотор гадар одоо будаг имүүс, басаадны одоо чулуун будаг гэх мэтлэн ер нь л одоо байшин байгууламж барихад шаардлагатай бүхэл материалуудыг Монголдо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг одоо зорж байгаа энэ үндэсний үйлдвэрлэгч одоо их орон залуучууд байгаа. Тэгээ энэ сайхан 10% хөнгөлт ирэхийг одоо танд болон танай байгууллагад болгоё. За дээрэс нь одоо энэ завшааныг ашиглаад идэх шиг цэнхэр дэлгэцээр энэ нэвтрүүлгийг үзэн суугаа. За уугуул суугуул нутгийн зан олондоо оюутан ах узгийн хамт найз нөхдөдтэй Монгол орны 21 аймаг 330 суманд одоо амьдарч байгаа таныг таньж мэддэг. Бүх сайхан хүмүүстэй чин сэтгэлийн сайхан мэдлэгээ дэвшүүлнэ үү? За баярлалаа. Бас юм боломж алдчих байгаа. Тэр ямар ч гэсэн одоо чинь би чинь Төв аймгийн Сэрлэн саманд 4-р 1-ээс 4-р төгссөн. За тэр хүмүүс ангийнхаа хүүхдүүдэд бас за мөн дээрэс нь 2002 онд одоо 10 жил төгссөн Дорнот аймгийн Баянтан самын 10 жилийнхээ ангийнхандаа за мөн бас мэргэжил нөхд одоо 2009 онд төгссөн эмч нартай болон 2012-аас 14 онд хүүхдийн эмч нартай болон за ингээд нийт одоо ажилчтай болон одоо намайг таньдаг бүх хүмүүстэй сайхан өдрийн мэндийг хүргэе. За мөн дээрэс нь аав ээж, ах トゥ, ах トゥ нартай бас бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ та бүгдтэй эрүүлэн саргуул сайхан бүхний хүсье өрөөё. Ингээд баярлалаа. Ийм боломж олдсон танай нэвтрүүлэгт. За баярлалаа.